Сангийн болон Америк төрийн бас байгууллагын хамтран зохион байгуулсан Future of Finance and Professional Leadership 2026 олон улсын хуралд анх удаа амжилттай Монгол зохион байгуулагдлаа. Тэгэхээр энэхүү хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхээр студид CNBC-ийн цэрэн долгоор ажиллаж байна. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр Сангийн яам болон Америк төрийн бас байгууллагын хамтран зохион байгуулсан Future of Finance and Professional Leadership 2026 олон улсын хурал анх удаага амжилттай болж өндөрлөө. За энэхүү хуралд санхүүгийн нийт ялангуяа нэгтлэн мат бүртгэлийн салбарын 200 гаруй мэргэжилтнүүд сууж технологид түүчилсэн өнөөгийн нийгэмд хэрхэн ур чадвараа инновацтай уялдуулах зэрэг сэдвийг хүндсэн. За нийт ялангуяа олон улсын стандартыг дотооддоо хэрхэн нутагшуулах, мөн тогтвортой ногоон хөгжлийн зорилтод хэрхэн хүрэх талаар хэлэлцсэн юм а. Дэж одоо хувь хүний манлайлалын ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. За тэгээд AI технологи нэвтрүүлэлтэн дээр одоо дата, мэдээллийн аюулгүй байдлын одоо тий хамгаалалт бол маш чухал байна. За тэгээд дээрэс нь одоо ажлын байран дээр хүний нөөцийн тал дээр тий үе хоорондынхон ялгааг ойлгож ингэж хамтарч ажиллах. За тэрэнд одоо хамгийн гол чухал одоо түүл буюу хэрэглүүр нь энэ coaching mindset гэдэг байгаа. Энэ зүйлийн. За тэгэхээр коучинг майндсетийг бол өнөөдөр манайх ингээд дэлхийн хамгийн одоо бараг шилдэг коучсэн те өөрсдөө урьж аваад ингээд авч байгаа учраас манай санхүүгийн мэрэгчлэнүүд бол маш үнцэнтэй мэдлийг аваад одоо дуусах юм хурал болж байна гэж харж байна. Тэгээ хурал гэхээр бас зөвхөн дан илтгэл яваад байхгүй бидэд илтгэлтэй, панел хэлцүүлэгтэй, воркшоптой ингээд аль болох хүмүүсийг оролцуулсан. Дээрээс нь үр дүнтэй, дээрээс нь эргээд дараа жил болоход ярилцах зөвлөмжтэй, тэрийгэ дүгнэх байдлаар юм үр дүнтэй хурал хийж байгаагаар айгүй онцлог байгаа. Бидний хувьд бол саяны юм дээр бол олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд тулгамдж ирсэн асуудлууд бол энэ олон улсын стандартын хилдэг ойлголтуудыг илүү нь Монгол орны хөрсөнд буулгаж ойлгох нь өөрөө бас челленж байсан. Тэгэхээр яг одоо өнөөдрийн арга хэмжээнд бол энэ төрний одоо төр хувийн хвшил, мэргэжлийн байгууллагууд, холбоотууд за энэ салбарт манлайлж байгаа одоо энэ одоо олон улсын тайлгнал болон стандартуудыг одоо гаргаж байгаа энэ хүмүүс маань энэ ойлголтоо ингээд нэгтгэж нэг ойлголтонд одоо хүрч ойлгож авч байгаа нь бол маш ач холбогдолтой байна. За энэ дээр ч гэсэн бид банк санхүүгийн байгууллагууд одоо салбартаа манлайлж оролцож байна. За дээрэс нь бид нэр энэхүү одоо юу гэдэг манлайлагч байгууллагуудаа бас илүү уялд тод сурталчлах тал дээр бас төр болон хувийн хвшлийн бодлого зохицуултууд явах нь бас зүйтэй хаа гэж бас гарч байгаа. Тэгэхээр тогтвортой ногоон хөгжлийн ирээдүй бол улс бүрийн эдийн засгийн дархлаа урт хугацааны өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хэмжүүр болоод байна. Мөн улс бүрийн ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага болж байна. Тиймээс ч санхүүгийн салбар тэр дундаа нэгтлэн бодогчид зөвхөн ашиг орлогыг бус байгаль орчинд ээлтэй үр нөлөөг давхар тайлагнадаг шин соёлд шинжих шаардлагатай болжээ. За энэ хүрээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн ялгарлыг бууруулахад байгууллага болоод иргэн бүрийн хүлээж байгаа хариуцлагыг тодорхойлох нь чухал байгаа гэлтгэгч нарын зүгээс онцолж байна. Бидний өгч байгаа гол мессеж бол тогтвортой хөгжил. Тэгээд тэр дотроо одоо энэ ур амьсгалын энэ өөрчлөлтөнд бид нар яаж тасан зогцож, яаж эрсдлээс хамгаалж, яг энэ учирч болох эрсдэлтэй хамтдаа бид нар ирээдүйдээ хэрхэн яаж тогтвортой хөгжих вэ гэдэг энэ асуудалд анхаарлаа төвлөрүүлж байна. Тэгэхээр зэрэг дэлхийд даяараа бид нар энэ ур амьсгалын өөрчлөлтийг бууруулахдаа энэ хүлэмжийн ялгарлыг одоо багасгахад чиглэсэн энэ ажлын бас нэг гол хэсэг нь манай нэгтлэн бодох бүртгэлийн салбарт бол санхүүгийн тайлангийн олон улсын стандартын шинэ одоо энэ стандартууд тогтвортой байдлын тодруулгын стандартуудыг одоо гаргахыг аж ахуйн нэгжүүдээс одоо шаардах болсон. Тэгээ энэтэй холбоотойгоор бид нар энэ шинээр одоо дэлхийд даяараа шаардж эхэлж байгаа энэ шаардлагуудад хэрхэн нийцэж ажиллах вэ? Тэгээ энэний талаар энийг одоо хэрхэн яаж гаргах вэ? Тэ аж ахуйн нэгжүүдэд ямар үүрэг хариуцлага байгаа, төрийн зүгээс бас ямар үүрэг хариуцлага байгаа. Хувь хүний хувьд ч гэсэн бид нар хүн гэдэг утгаараа тэ дэлхийн нийтийн 8 тэрбум хүн төрөлхтний одоо нэг нь гэдэг утгаараа бас энэ уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн яаж одоо өөрчлөлтийн эсрэг одоо ямар эерэг нөлөө үзүүлж, эерэг үйлдэл үзүүлж болох вэ гэдгийг ч гэсэн ярилцахаар одоо ингээд энэ маш олон талын төлөөлөл цугларсан байна. Дэлхийн маань өөрөө маш ихээр өөрчлөгдөж байна. Тэгээ байгаль орчны маш их өөрчлөлтөнд орж байна. Сая одоо өнгөрсөн 7 хоногт жишээ нь Монголд цас орлоо. Тэгэхээр энийгээ дагаад бид нэр яалтчгүй одоо энэ сэргээгдэх эрчим хүчтэй нарны панелууд ч гэдэг юм уу энэ асуудлуудыг одоо нэвтрүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод хуурчлаа гэж харж байгаа. Тэгэхээр үүнийгээ дагаад бизнес эрхлэгч нар санхүүгийн байгууллагууд ч гэсэн энэ рүүгээ чиглэсэн энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг өөрөө
одоо нэвтрүүлэх нь зайлшгүй. Тэхийн тулд үүнийг одоо бодлого тодорхойлогч нар энэ рүү чиглэсэн бас одоо хууль эрх зүй бодлогын шинжилтүүдийг бол хийх ёстой гэж харж байна. Эхний ээлжинд бол яг хуу аливаа юм жижигээс эхлээд яг хуу одоо өмнө нь бол ногоон гэхээр юу гэдгийг ногоон өнгөл орсон бол гэж ярьдаг байсан бол одоо харьцангуй энэ талын ойлголтууд бол нэлээдгүй нэмэгдсэн. Хүмүүс одоо юу гэдгийг аж ахуйн нэгж байгууллагууд офис дээр өөрсдөө жишээ нь хугацаанд дууссан зайг цуглуулгач байд юм уу те гэрлийн унтраач хэвших гэдэг юм уу аливаа үйлдэл нөгөө жижиг дадлуудаас ингээд хэвшүүлж хэрэгжүүлэх ёстой гэж харж байна. Хурлын үеэр онцлог нэг зүйл нь Амира төрийн бас байгууллага болон Монгол банкны дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тэгэхээр энэхүү санамж бичгийн хүрээнд талууд олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн ур чадварыг санхүү нэхлэн бодох бүртгэлийн мэргэжилтнүүд болоод суралцагч нарт олгох юм байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол үр бүтээлтэй өнгөрч байна. За тэгээд энэ арга хэмжээний хүрээнд бол манай сургалт судалгааны хүрээлэн Амира одоо нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг бол байгууллаа. Энэ санамж бичгийн хүрээнд бол яг л манай хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагаа болох сургалт судалгаанууд тийм ээ. Тэгэхээр энэ үйл ажиллагаануудыг бол хамтарч үр ашигтай хийж болох юм байна гэж бол бид дүгнсэн. Тэр тусмаа Амирагийнхан маань болохоор нягтлан тийм ээ мэрэгсэн санхүүчд энэ одоо холбоонд байд юм байлаа. Тэр утгаараа бол манай сургалт судалгааны хүрээлэнтэй нэлээд бол үйл ажиллагаа зохицсон гэж бол үзсэн. Тэгээд Монгол банкны дэргэд сургалт судалгааны хүрээлэнгээс хийж байгаа сургалтуудыг улам илүү боловсронгуй болгох, магадгүй чанарыг сайжруулах тийм ээ хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд бол энэ хамтын ажиллагаа бол нэлээд ач холбогдолтой байна гэж бол би үзэж байгаа. Тэгэхээр ялангуяа өнөөдөр манай Монгол улсын эдийн засгийн өрчөж байгаа энэ цаг үед бүх юм судалгаан дээр байх нь үндэслэх нь маш чухал шүү дээ. Future of Finance and Professional Leadership 2026 олон улсын хурлын цар хүрээ зөвхөн үгээр хязгаарлагдсангүй. Технологи, инновацийн 90 үед хувь хүний мандайлал хиймэл оюуны ёс зүйтэй болоод зохистой хэрэглээ ажлын байранд үргэлж тулгардаг үе хоорондын ялгаа болон санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар зэрэг өргөн сэдвийг хилэлцэж практик сургалт буюу воркшопуудыг зохион байгуулсан. За нийт ялангуяа технологийн үр нөлөөгөөр санхүүгийн орчин маш хурдцтай өөрчлөгдөж дэлхийд дахина инновац нэмэгдхийн хэрээр за үүнд нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжилтнүүд хэрхэн дасан зохицож технологиг зохистой ашиглах вэ гэдэг нь оролцогчдын анхаарлын төв байлаа. Уламжлалт бүртгэлийн ажлыг хиймэл оюун орлож эхэлсэн энэ үед мэргэжилтнүүдээс зөвхөн тоо бодох биш харин өгөгдөлд дүн шинжилгээ хийх стратегийн шийдвэр гаргах зэрэг дижитал ур чадвар болон хөрвөх чадварыг илүүтэй шаардаж байгааг хурлын оролцогчид онцолж байсан юм а. Ерөнхийдөө бол санхүүгийнхны хувьд хамгийн сүүлийн шинэ ур чадвар бол AI tool ашиглах гэж харж байна да. Тийм ягаад тэгэхээр нөгөө нэг дөнгөж сая одоо манай санхүү эдийн засгийн багш мэргэсэн нэгтлэн бодогч маань илтгэл явж байна. AI tool гэдэг бол зөвхөн бидний хэрэглээ юм аа. Энэ бол бид нар эцсээс нөгөө нэг шийдвэрийн артах хариуцлагыг бол хүн өөрөө хүлээн. Тэгэхээр нэгтлэн бодогч гэдэг мэргэжилтэн бол ерөөсөө AI tool-а маш сайн зөв ашиглаад зөв шийдвэр гаргаад автоматжуулаад ажлаа хөнгөвчлөх байдлаар ашиглах нь хамгийн зөв зүйтэй юм аа. Харин санхүүгийн тайлангийн эцэст гар үсэг зурж байгаа өөрөө хариуцлага хүлээн гэдэг маш сайн гомсорлох хэрэгтэй гэдгийг ерөнхийдөө бол ярилцлаа. AI бол нэгтлэнгийн нөгөө нэг хар ажил гэж ярьдаг штэ тий гар ажлуудыг аягүй сайн хөнгөвжүүлж өгөх бах. Тийм тэрнийхээ хэрээр нөгөө нэгтлэн бодогч маань улам нөгөө илүү хөгжих, сайжрах тий илүү гоё одоо нөгөө нэг сая ингээл сангийн яам одоо Европын холбоо Хаан банкнаас ногоон зээлийн тухайд мэдээлэлүүд өглөө. Гэтэл одоо нэгтлэн бодогч хүн бол тэр ногоон зээлээ суудлаад төсөл бичээд компанийнхаа нөгөө нэг санхүүжилтийг янаас босгох уу гэдэг рүү ингээд анхаарах цаг илүү сайн гарч ирэх байх гэж харж байна л да. Сайн нэгтлэн бодогчид бол компанийг дампууруулах уу цааш нь өсгөх үү гэдгийг ингээд шийдэж чаддаг ийм ялгаатай одоо маш том санхүүгийн шийдвэрүүдийг гаргаж идэг учраас улс суурьтай үндэслэлтэй датан дээр суурилсан шийдвэрүүд бол мэдээж маш том өөрчлөлтийг авчирна шүү дээ. Өнөөдрийн зах зээл тогтвортой аргаар үйлдвэрлэсэн өндөр чанартай бүтээгдэхүүнэрийг илүү төсөж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн байгалийн бэлчээр төссөн бордооны аж ахуй тэжээгдээгүй, дааврын бэлтгэл хэрэглээгүй, генийн өөрчлөлтөд тэжээлээдэггүй мадыг илүү түнэлдэг. Ийм бүтээгдэхүүнд хэрэглэгчид илүү өндөр үн төлөхөд бэлэн байна.
Харин үүнийг хангахын тулд бэлчээрийн менежмент, үржлийн бодлого, тэжээлийн тогтолцоог тогтвортой байдлаар хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр эрэлтэн аль хэдийн бий болсон. Харин одоо тэр эрэлтийг хангах нийлүүлэлтийг бүрдүүлэх нь хамгийн чухал. Mongolian herders who are doing the meat and the fiber and the dairy products. Монголын малчид мах, ноолуур, сүү зэрэг бүтээгдэхүүнээ илүү тогтвортой аргаар үйлдвэрлэвэл илүү өндөр үнээр борлуулах боломжтой. Prices for sustainable product and they can measure now the impact. Мөн хөрсний шинжилгээ зэрэг аргачлаар нүүрс төрөгчийг хэр хэмжээгээр шингээж, ялгарлыг бууруулж байгаагаа баталгаажуулж чадвал дэлхийн зах зээл үүний төлөө нэмэлт урамшуулалт төлөхөд бэлэн байна. Sequestered or reduced and the world will pay you a premium for that. See, I'll tell you what. Once upon a time, our leaders, we thought we had. Өмнө нь манай удирдагчид бүх хариултыг мэддэг гэж боддог байлаа. Өнгөрснийг хараад ирээдүйг таамаглаж болно гэж үздэг байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөсөн. Like you said, AI, we said Бид бүх хариултыг мэдэхгүй ч химэл оюухан зэрэг асар олон өөрчлөлтийн донд амьдарч байна. Үүнийг VUCA ертөнц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тогтворгүй, тодорхойгүй, which is uncertain, excuse me. түүхтэй ойлгомжгүй орчин гэсэн үг. Ийм үед хамгийн зөв арга бол бүхнийг мэддэг мэд байх биш, харин сониуч, нээлттэй сэтгэлгээтэй байх нь чухал. Дараагийн боломж, дараагийн алхам юу байж болохыг хамтдаа эрэлхийлэх нь илүү чухал. Inquiring. Бид бүгдийг мэдхгүй гэдгээ хүлийн зөвшөөрөөд хамтдаа суралцаж, шинэ боломжийг нээх нээлттэй хандлага өнөөдөр хамгийн үнцэнтэй чадвар болоод байна. Being curious to explore what the next steps can be.